Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монгол төмний оршихуун дархлаа соёлын өвийн гайхамшигыг дэлгэн үзүүлдэг уралдаан танин мэд хүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн сүрээр дарагч хэмээх галан морин жилийн эхний дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Жаврын өзөөрөө ираж төлийн дуу цангинаад жаргалын совин бадрааж буурлуудын ерөөл цалигаад өргөө хотол даях наран нас буйнан нэмцгээж өөдлөн дэвжихэн бэлэгдэл цагаан сар айлчлаа. Төгөлдөр алтан наран хямар сэргээж мандаад төрийн сүлдний морин сэтгэл дотор дөмөл зөөд айсуу баярын зүн зүрх дүүрэн бялхаад аз жаргалын өмгөөр ирэх өдрүүд зурагдж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ манай өнөөдрийн уралдаан танин мэд хүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн баярын дугаарт хүн төрлөختний соёл түүхийн гайхамшиг нүүдлийн соёл иргэншлийн өлгийн нутаг орхны хөндөд цогцолсон эрдний түүхтэй хар хурам хотын язгуур гал голомтыг сахин сууж цахин бадрааж байгаа эдүгэ цагийн Өвөрхангай аймгийн хар хорин сумын уугуул иргэд уугуул нутгийнхаа өнгө төрх өндөр алдрыг улс орон даяар төдийгүй уужим дэлхийн дайдад дуурсгаж яваа алдартан авиастангуудын төлөөлөл оролцож байна. Ингээд уралдаан танин мэд хүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн баярын дугаарын эхэнд Монгол ёс заншлаараа альва баяр жаргал сайн сайхан бүхний эхэнд жаргал хураалан ихшилж байдаг ардын сайхан дууны төгөлдөр их аялгуугаар эхлүүлье. Та бүхнийхээ өмнө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дууч дэлгэр сайхны Жавха сайхныг хүндэтгэн өрье. Olsan şaramarıma bakabım Oduldan emadın ciyavzakım Öylüğümda versen Davarımın tuğurgum Uçi sandıkta attı o ciyavzakım Seren Amrıgı mandıqda attı bolca yavuzaq Amrıgı mandıqda attı bolca yavuzaq Эртний түүхт орхны хөндий Их Монгол улсын нийслэл хар хором хотын буурин дээр 1956 онд Өвөрхангай аймгийн хар хорин сум сангийн аж ахуй байгуулагдсан түүхтэй. Эдүгэ Монгол улсын түүх соёлын үлгий байгалийн үдсгэлэнт тогтоц бүхий хар хорин сум хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас 2 дугаарт, газар нутгийн хэмжээгээр 15 дугаарт ордог. Одоогоор 8 багийн 3510 орчим өрхийн 12180 орчим хүн амтай. Хангай нурууны сүрлэг улсын дунд орших хар хорин сум Улаанбаатар хотоос 343 км зайд байрлана. Сумын хэмжээнд газар тариалангийн 21.3 га эргэлтийн талбайтай. Мянган дурсгалт орхны хөндий хэмээн нэрлсэн нь эрт үеэс хүн амьдарч суурьсаж байсны улбаа хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Мөн Монголын Бурхан шашны төв Бат Эрдэнэзүүхийд энэ нутагт оршин байгаа нь Монгол улсын түүхэн үн цэнийг тодорхойлох үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Эрхэм үзэгчдээ,
Төв Азийн цээжинд төр тулсан байгуулж, бадран мандаж, бууран дориотож явсан нүүдэлчдийн яруу түүхийн угсаа, улбаа, чухамдан хөгшин орхны хөндийд бий. Тийм ч учраас ЮНЕСКО-гоос нүүдэлчдийн өв соёлын язгуур галголомт хэмээн орхны хөндийн дурсгал цогцлборыг батламжилсан байдаг. 2026 оны гал морин жилд их хар хурам хотын Төмөн амгалан тордын 790 жил, Бат Эрдэнэ хэдийн 440 жил, хар хорин сум сангийн аж ахуй байгуулагдсны түүх 70 жилийн ой тохиож байгаа юм аа. Хар хорин нутгаараа оогуулсан эрхэм хүмүүс өнөөдөр чухамдан энэ олон сайхан түүхт ойгон огтож Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан танин мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлэгт оролцохоор 6 зүгийн студийн зочин хоймрыг дүүргэн цуглаад байгаа юм аа. Ингээд нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор манай эрхэм оролцогчд маань чухам ямар багийн нэршилдээр оролцохыг шодож хийцгээе. За багийн ахлагч Намхаа Нямбо таныг хүндэтгэн өрье. За багаа чухам ямар багийн нэршилдээр өрсөлдөхийг хоёлаа шодож хийднэ. За тарган сайхан үлж тавлаг сайхан хаварч гэнэ үү? Хар хорин нутгаар хаварж хэрхэн болж байна? Хар хорин нутгаар сайхан өгүүлж сайхан хаварч байна. Энэ жил дулаахан сайхан өгүүл болж байна. Танаа багийг чухам ямар багийн нэршилдээр өрсөлдөхийг хоёлаа энэ шагаа орхиж шийдэх ёстой. За ингээд халзан цагаан хонь болгож хончин багийн нэршилдээр өрсөлдөхөр боллоо. Амжилт хүсье. За баярлалаа. Аз жаргалын дадлаг болсон халзан цагаан хонь болгож хончин багийн нэршилдээр өрсөлдөх болсон. Танаа багт баяр хүргэе. За дараагийн багийн ахлагч Дэлгэр сайхны Жавхаа сайхан таныг урьж байна. Мал сүрэг тарган уяа ивлэг Хурдан сайхан байна. За онцг тарган сайхан орж байна. Сайхан да. Саргар сайхан шинэлж байна. Сайхан да. Хар хорины яг одоо унган хүүхдийн хувьд нутгийнхаа ойд хэр бэлдэж банжиж байна да. Их сайхан нутагт төрсөн. За энэ жил одоо мэдээ төгшөөнүүд сайхан давхсаж байна те. Харин сум сангийн аж ахуй байгуулагдсны одоо 70 жил. Энэ жил одоо манай харанчууд маань одоо энэ ойгоо сайхан өргөн сайхан тэмдэглэхээр ингээд одоо бэлтгэл ажилдаа ер нь орсон байна. Тэгээ энэ жил яг би сумынхаа их хурд уяжтай холбооны тэргүүний албыг бас хашдаг. Тийм тэгээд манай сум бас яг хизэнээсэл бас манай орхон төвшөө хүний хөндий чинь бас сайхан хурдтай байсан тийм. Тэгээ манай сумаас бас олон сайхан алдартан гавьяатанд төрсөн байдаг. Тэр тусмаа одоо энэ морины өв соёлоор одоо бас улс их орн төрийн наадамдаас амжилттай сайхан уралдаж Монгол улсын манлай алдарт хэмээх одоо эрхэм хүнтэй цолыг хүртсэн одоо манай сумаас 2 үеч байдаг. Монгол улсын манлай уяач Занбаазарын Батбаяр гэж, Монгол улсын алдарт уяач Хаян Харвагийн Гарид Магна гэж ийм 2 хүн маань одоо манай сумаас одоо Монгол улсын манлай алдарт хэмээх эрхэм хүнтэй цолыг хүртсэн ийм сайхан уяач нар байна. За одоо үг болдож өхөр холдлоо да. Хоёлаа ямар багийн нэршилдээр өрсөлдөхөө шийдэн шүү дээ. За шагаа хаяна гэсэн үг тийм ээ. За ямаа булаа. За ингээд даргар өртөө сайхан сэрх болгосноор ямаачин багийн нэршилдээр өрсөлдөх нь дээ. За тэгээд За дараагийн багийн ахлагч Бацрхийн Хандмаа таныг урьж байна. Ажил уран бүтээл өндөр. За нутаг усаараа өглөж уран бүтээлээ тойрвдаг хослон дуулсан олон сайхан уран бүтээлтэй. За ийм уран бүтээлч сумынхаа ойд зориулсан баярын дугаард оролцдог яах вэ? Сайхан байна. За ойрд ямар уран бүтээлтэй байна? Нутгийнхаа ойд зориулж одоо ямар бэлэг барих гэж байна? Би одоо нөгөө их хайрын сэдвтэй дуунууд их дуулсан. Одоо нэг сайхан ээж аавын нутаг усны одоо ийм сайхан дуудуулъя гэж захиалсан одоо байна. Тэгээд энэ сайхан нутгийн дуугаар л ямар ч байсан нутагтаа бэлэг барина л гэж бодож байна шүү дээ. За баярлалаа. За тэгээд ямар багийн нэршилдээр өрсөлдөх вэ? Шийдэн дээ. За тэгье. За тэгээд алтан туурт хурдан сайхан буян морь болгож адуучин багийн нэршилдээр өрсөлдөхөр боллоо. Би бол одоо Наранбаатар харцгийг л морь болгох болов. Эсвэгөөс Жавхаа сайхан уяачийг морь болгох болов гэж бодсон. Бодсноос зөвлөө. За тэгээд яалтчгүй ингээд дуудсан магнатаа таасгүй байх болтугай. За маш баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн багийн ахлагч маань надтай хууч хөөрнө. За ямар багийн нэршилдээр өрсөлдөхөө өдид энэ багийнхан маань мэдсэн сууж байгаа. За ингээд багийн ахлагч Монгол улсын харцаг Оюун гэрлийн Наранбаатар таныг хүндэтгэн өрье. За сайхан үлж сайхан хурдж гин үү? Сага урч. За бяр их үү? Бяр сайхан байна.
За бэлтгэлээ хаана базааж байна? Бэлтгэлээ манай саяхан өөрөнгө хар орондоо бацаачаад ирлээ. За. За тэгээд манай хар хорин чинь одоо улсын цолтой олон сайхан бөхчүүлтэй. Гэхдээ бас энэ уламжлалыг бас нэг жоохон завсарлаад одоо залгасан хүн бол та шүү дээ. Тэгэхээр хэдэн жилийн дараа улсын цолтон хар хориноос төрөв? Хар ороноос маань өмнө санчир зам байсан. санчир зам байсан. Тэгээ 12 жилийн дараа би энэ жил Монгол улс харьцуулсан. Танах бол одоо нэг ясандоо шагаа орхихгүйгээр Тэмээчин багийн нэршилд өрсөлдөхөр болсон. Амжилт хүсье. За баярлалаа. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг амжилт ч гэсэн бас ойрхон байгаа баха. За нэвтрүүлгийн дөрөв ёсоор багийн гишүүдээ та бүхэндээ бас онцгойлон тодруулж танилцуулъя. За багийн ахлагч Уранга аймгийн Хар хорин сумын уугуул уртын дууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэр сайхны Жавхаа сайхан. Багийн гишүүн Уранга аймгийн Хар хорин сумын засаг даргын тамгын газрын соёл аялал жуулчлал хариуцсан мэрэгжилтэн Эрдэнэчимгийн Наран гэрэл. Багийн гишүүн Хар хорин сумын 8 дугаар багийн засаг дарга Цэвэн доржин Гомбосрон. За багийн гишүүн төрийн удирдлагын менежер хуульч Даваагийн Чимэд цогцлмаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Ямачин баг маань өрсөлдөх нь байна. За тэгээд танаа багийн нэршлийн энэ сэдвэн эвэртийг бас та бүхэндээ гардуулж өгье. Баярлалаа. За Тэмээчин бага хүндэтгэлтэйгээр танилцуулъя. За багийн ахлагч Уранга аймгийн Хар хорин сумын уугуул Их Монголын хүчтэн зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадын бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатар. За багийн гишүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Пүрв очрын Төдөв дорж. Багийн гишүүн Хар хорин агро ус цагуурын салбар хариуцсан инженер Цогтбаатрын Түмэн Баясгалан. За багийн гишүүн Марчаха брендийг үүсгэн байгуулагч хадагтай Намхан Даваасрын. За Тэмээчин багта амжилт хүсэж за нэршлийн атан тэмээг гардуулъя. За дуучин багийн ахлагч Уранга аймгийн Хар хорин сумын уугуул Монголын нийтийн дууны нэртэй мастеруудын нэг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Батсөхийн Хандмаа хослон дуулсан олон гайхамшигтай сайхан уран бүтээлүүдээр нь Монголын ард түмэн мэднэ. За багийн гишүүн Хар хорин сумын сум дундын цагдаагийн хилцсэн дарга цагдаагийн дэд хурандаа Дамчаагийн Отхон баяр. За багийн гишүүн Хар хорин сумын 2 дугаар багийн засаг дарга Арагчаагийн Сүхбат. Багийн гишүүн улсын 1-р төв эмнэлгийн дотоод шүүрлийн их эмч Уранга аймгийн Хар хорин сумын Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Пүрв доржин Чанцал долом. За ингээд адуучин багта амжилт хүсье. За багийн нэршлийн алтан тууртыг гардуулъя. За хончин багийн ахлагч Хар хорин сум дахь онцгой байдлын хилцсэн дарга онцгой байдлын дэд хурандаа Нэргүн Намхай Нямбуу. Багийн гишүүн Хар хорин сумын засаг даргын тамгын газрын хууль эрх зүй дотоод ажил хариуцсан мэрэгжилтэн Намхай Нямбуугийн Нямдава. За багийн гишүүн Монгол улсын филармоны найруулагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Баярагийн Дэлгэр баяр. Багийн гишүүн Уранга аймгийн Хар хорин сумын засаг даргын тамгын газрын дарга Хаян Хэрвагийн Лавг долом. За хончин багта амжилт хүсье. За Уранга аймгийн Хар хорин сумынхан яруу гэгэн түүхийг дэлхийн дайдад дуурсгаж Хар хорин хэмээх нэрийг брэнд болгож байгаа олон сайхан алдартан, гавьяатан, авьяастан бэлэгтэнгүүдийн төлөөлөл хөрөлцөн ирсэн байгаа. Тэднийг бас тухайлан та бүхэндээ алдаршуулан танилцуулъя. 20 дугаар зууны Манлай тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошоо аварга, зэвгийн ойдовгоо хөрөлцөн ирсэн байна. За мөн Монгол улсын гавьяат тамирчин. За дэлхийд Монгол хүний гэр чадал, оюун ухаан, авхаал самбя, авьяас бэлгийн дуурсал болж явсан энэ эрхэм хүмүүн Уранга аймгийн Хар хорин сумааран овоглож дэлхийд энэ сайхан нэрийг алдаршуулж явсан хүмүүн. Монголын арадогийн Ахмад сэтгүүлч, Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Дамбын Шагдар Сүрэнгай.
морилон ирсэн байна. За Тэнгэрийн өнгийг шинжиж малчдын маань чихэнд чухамдан нүд чих болж явсан алдарт газар тэнгэр нэвтрүүлгийн шагдарсран гэдгээр нь Монголын ард түмэн малчд тариаланчид андахгүй. За Монгол улсын Гавья тагран номч Дашцэвгийн лавг бодгой. Хар хорин сум сангийн аж ахуйн ажил амьдралаа холбож чухамдан газрынхан үр шимийг хөртөж Монголынхон төрд үнэлэгдсэн гайхамшигтай сайхан алдартангуудын нэг. Баяр хүргэе. Хар хорин сумаараа овоглсон бас нэгэн алдартан Монгол улсын шинжлэх ухааны Гавья зүтгэлтэн доктор профессор Дондог Жалын мөнх очиргой хүрсэн ирсэн байна. Баяр хүргэе. Өвөрхөнгай аймгийн хар хорин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пернлеватрын нэн дарам хар хорин сумын засаг дарга Бямбагийн Батэрдэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Цэрэн Надамдын Эренчин дорж Эрдэн зүү хийдийн ловн лам Сэрэн долгорын содном дорж Өвөрхөнгай аймгийн хар хорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Сүхэгийн золхүү мөн нутгийн зан олонныхон итгэлийг хүлээн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа 70 жилийн түүхтэй эрүүл мэндийн салбарынхан өдгөө цагийн түүхийг түүчилж аваа аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хар хорин сумын нэгдсэн эмнэлгийн захирал хадагтай Дашосрын энх заяанч хүрэлцэн ирсэн байна. Алтан товд хурдан сайхан буйнан уйж хорлуулах хүлэгчийн эрдэмд онцгойлон цолгорсон хар хорин нутгийн алдар сутангуудын нэг Монгол улсын Манлаа уяач Забар компани ерөнхий захирал Занбазрын Батбаяр уяач хүрэлцэн ирсэн байна. Эрхэм мөндөд үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан танин мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн сүрээр дарагч хэмээх гал морин жилийн анхны дугаар инхүү эхлэж байна. Нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор манай зочин оролцогч багууд маань өөрсдийн бэлдэж ирсэн асуултаар эхний даваанд оролцох ёстой. Зүүн тал зүрхэн талаас нар зөв тойроод явна да. За адуучин багийн бэлдэж ирсэн асуултыг болгоё. За, асуултаа болгоё. Богд хааны үеийн төрийн 7 эрднийг нэрлэнэ үү? Олон өргөгдсөн Богд хаант Монгол улсын төр байгуулагдаад төрийн 7 эрдэн гэдэг зүйлийг бий болгосон. Утга бэлэгдлийн жаахан тайлбарлаад өгвөл бас давуу тал болох нь байна. За бодох хугацаа ер нь нэг л хором шүү дээ. За Тэмээчин баг төрүүлж гараа өргөсөн. За дараагаар нь хариулах баг Хончин баг. За тэгээд Ямаачин баг гэсэн дараалалаар хариулах нь байна шүү. За Тэмээчин багийн гишүүн төдөвдөрж байна. За тэгээ Богд хааны одоо төрийн 7 эрдэнэ гэхээр Хорол, Чандман, Хатан, Заан, Морин, Жанжин гэдэг. Яг чухамдан одоо энэ Хорол, Чандман, Хатан, Заан тэргүүтнийг төрийн 7 эрдэнээр сонгосон юм бол. За тодруулах байхгүй гэж ойлголоо. За ер нь ингэ болъё доо. За төрийн 7 эрдэнэ, хүрдэн эрдэнэ, чандман эрдэнэ, хатан эрдэнэ, заан эрдэнэ, төгс, жанжин эрдэнэ, морин эрдэнэ, түшмэл эрдэнэ гэмэх 7 эрдэнэтэй. За хүрдэн эрдний бэлэгдэл нь бол өвчин зовлон, үхлээс сэргийлэх, хүслийг биелүүлэх гэсэн бэлэгдэлтэй. Чандман эрдний бэлэгдэл нь мөн хүсэл биелүүлэх гэсэн бэлэгдэлтэй. Хатан эрдний бэлэгдэл нь зовлон бэрхшээлээс ангижруулах гэсэн бэлэгдэлтэй. Заан эрдний бэлэгдэл нь бол айцыг дарах, арилгах гэсэн бэлэгдэлтэй байдаг. Төгс жанжин эрдэнэ нь бол эд баялаг авчрах гэсэн бэлэгдэлтэй. Морин эрдэнэ нь бол хор хөнөөлөөс хамгаалах, түшмэл эрдэнэ нь бол ажил үйлсээ одоо хуулийн дагуу явуулах, журмын дагуу явуулах гэсэн тийм бэлэгдэлтэй гэж манай багийнхан хариулж байна. Ямаачин баг. Яг гоо тайллуудын ерөнхийдөө сая хэлжлээ те утга учирын агуулгыг нь бол манай Хончин багийнхан хэлжлээ. Давтаж хэлэх нь тий цагийн гарцал гэж үзэж байгаа юм байна. Тэгж ойлгох цагаас бас хомслоод явах гэсэн бодолтой байна тий. За манай адуучин багийн ахлагч одоо үнэн зөв хариултыг бүрэн дүүрнээр хэлж өгнө.
Хүрд эрдэнэ, хатан эрдэнэ, заан их эрдэнэ, чандман их эрдэнэ, түшмэл их эрдэнэ, морин их эрдэнэ гэсэн ийм сайхан 7 эрдэнэ байд юм байна. За тэгэхээр танаа багийн хувьд аль багийг ялагч болох боломжтой гэж бодож байна? Би хончин багийг л тийм бэлэгдлээ бас давхар тайлбарласнаар нь хончин багийг хариулсан гэж үзэж байна. Хөтлөгч миний хувьд бол төрүүлж хариулсан баг бас давуу ирэх байгаа. Нэвтрүүлгийн 4 угаасаа тийм. Тийм учраас танаа баг өөрснөө аваачиж өгье. Нэвтрүүлгийн зүгээс бол бид Тэмээчин багийг ч гэсэн амжилттай хариулж чадсан гэж үзэж байгаа учраас за энэ алтан тууртыг би бас танаа багт гардуулъя. За, хончин багийн бэлдэж ирсэн асуултыг бүгдээрээ болгооцгоё. За, хончин багийн ахлагч Намханы бүү байна. За, Монгол хүн нүүхтэй нүүсэн зүг чигээ хол ойр нүүснээ мэдэгдэх ямар шинж тэмдэг үлдээдэг вэ? Төрүүлж гараа өргүүл давуу тал болно гэсэн адуучин баг гараа өргөсөн байна. За, адуучин багийн гишүүн Чанцалтлуун байна. За, нүүсэн ийм чиг баримжааг маш олон аргаар илэрхийлдэг юм байна. Үүний нэг нь чулуугаар, өвсөөр, хадгаар, мөн адууныхаа мөрөөр Хол ойрын мэдэх ёстой тэр хүн. Хаашаа нүүснийг мэдэх ёстой. Аль зүг рүү нүүснийг. Чулуугаар тавихтаа нэг тоогоор илэрхийлэхээр 3 чулуу байх юм бол одоо 3 сахалтын зайтай. Та бүхний уран сэтгэмж бас нэлээд оролцлоо тийм ээ. Мэдлэг мэддэг мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр та бүхэн маань зөвшөлтсөж байгаад ер нь бол Монгол хүний уран сэтгэмж бас нэг жаахан маневрлах чадвар зал энэ төр ашиглалаа гэж би ойлголоо. Хамаг байдгаа л ашиглалаа. За. Тэмээчин баг. За, Тэмээчин багийн гишүүн Даваасран байна. За, монголчууд нүүхтэй бидний хувьд чулууга тулгын 3 чулуу борин нэрээ үлдээгээд тухайн хаашаа явсан чигийг нь болохоор борныхаа сум хэлбэрээр байж чигийг зааж өгдөг. Мөн хол нөөсөн бол 3 чулуу, ойрхон нөөсөн бол 2 чулуугаар хариултыг авлаа. За. Дараагийн баг. Нутаг нутагт бол янз янз байдаг. За манай төв галх руу болохоор ер нь бол нүүж байгаа айл бол бөөрөн дээрээ заавалчгүй аргал өгөөж үлдээдэг. Тэгээд ер нь хол ойр нүгээс одоо нэг чулуу үлдээ бөөрөн дээр нэг чулуу үлдээд эзэн явсан тий. Одоо бүгдөө явсан. За 2 чулуу үлдээх юм бол бүгдөө буцаж ирнэ. За 3 чулуу үлдээх юм бол нэлээд одоо зайтай нүүсэ гэдэг ч юм уу. Чулуугаар бас ингэж хол ойр нүүлснээ бас ингэж бөөрөн дээрээ үлдээж илэрхийлдэг байсан. За. Ер нь бол тэгээд тэр байгаль дэлхийг бас одоо хүн байгаль дэлхийн орчинд одоо шүтэлцээтэй байдаг. Тэгээд байгаль дэлхийг ерөөсөө ингээд сайхан ээл эвэлээ өгсөн те. Танаа энэ байгаль дэлхий дээр сайхан нутаглалаа гэдээ одоо тэр байгаль дэлхийг ариусгаж одоо арц хүч тийм ээ эдээ цагааныхаа дээжийг өргөж ингээд нутгаасаа нүүдэг ийм уламжлалтай ард юм аа. За хариултыг авлаа. За зөв хариултыг манай хончин багийнхан хэлж өгнө. Нүүхтэй нутагаан хот орчноо цэвэрлээд гэрийнхээ буйран дээр тулгынхаа 3 чулууг үлдээж нүүдэгэ. Уг чулуугаан хаашаа нүүсэн зүг рүүгээ гэрийн буйрнаас нэгийг гаргаж тавьбал ойрхон нүүсэн. Хоёрыг гаргаж тавьбал нилээд удаж байж нүүж ирэх. Гурвыг гаргаж тавьсан байвал алс хол нүүсний шинж тэмдэгэ гэж үздэг байжээ. За баярлалаа. Хариултыг авлаа. Ер нь бол үндсэн утгыг Тэмээчин баг гаргасан гэж би ойлгосон. За тулгын 3 чулуугаар. Хорей. За одоо тэгэхээр яах ёстой вүлээ багийн хатагчаа? Манай хончин багийнхаа хондан цагаан хониол өгнө штэ. Яа, амжилт хүсье. За. Хорей. За тэгэхээр одоо энэ нэвтрүүлэг маань дөнгөж эхэлж байхад
дөрвөн бэрх буух гээд байдаг. Би түрүүн арай гарас олдчихв гэж бас өөртөө харамсахч маягтай болоод явчихлаа. Энэ дөрвөн бэрх буухад ганцхан бог буюу ямаа үлдчихлээ. Гэтэл ямаачин багийн маань гэртээ бидэж ирсэн асуулт тавигдаагүй байж идэг. Тэмээчин баг маань хариулчих юм бол шууд ялагч болоод манай нэвтрүүлэг үндсэндээ жаргачих гээд байдаг. Яадаг юм бэлээ. Ийм одоо жоо манай дарах уу. Ийм ацсан шалаанд орж исэн түүх бол надад бас хараахан байхгүй. За ямаачин баг асуултаа тавья да. Ямаачин багийн гишүүн Наран гэрлэн. За монголчууд хадгийг өнгөөр нь бэлэгдэж хэрхэн барьж золгодог вэ? За хончин багийн зүгээс асуултын хариултыг болгоё. За монголчууд 5 өнгийн хадгийг бэлгшээлж ирсэн байдаг. Цагаан өнгийн хадаг бол ариун цагаан сүүг бэлэгддэг. Тэгээд цагаан өнгийн хадгийг бурхандаа болон хамгийн хүндтэй хүндээ барьдаг байгаа. За дараагийнх нь цэнгэр өнгийн хадаг бол хөх тэнгэр цэнхрийг бол бэлэгддэг. Цэнгэр тэнгэрийг бэлэгддэг байгаа. Хөх өнгийн хадгийг бол өөр хоорондоо бол ахан дүүстэй барьж золгодог. За шар өнгийн хадгийг бол багштай барьж золгодог байгаа. Улаан болон ногоон өнгийн хадгийг бол хүнд барьж золгодоггүй. Бурхан шашны бэлэгдэл зан үйлдэл ашигладаг байгаа. За тэгээд ногоон өнгийн хадаг нь бол нөгөө аривжин дэлгэрхийн бэлэгдэл, улаан өнгийн хадаг нь бол нөгөө гал голомт бадран дээшлэгийн бэлэгдлийг бэлэгддэг. За тэгэхээр манай хончин баг төрүүлж гараа өргөсөн. За тэгэхээр миний хувьд бол баг үүнээс цааш газар үгүй гэж хэлтэл баг бидний хэмжээнд шүү дээ. Бидний хэмжээнд. За тэгэхээр одоо зөв хариултыг бүгдээрээ сонсъё. За бас би энэ ловон багшаас содном дорж байгаагаас бас сүүлд нь нэмэлт тайлбарыг зөв хариултын араас нэмэлт ганцхан өгүүлбэр тайлбар авъя гэж бас бодлоо. За хадагны тайлал нь за цагаан өнгө нь ахмад тасандаа буюу одоо хамгийн хүндтэй хүн болон бурхан шашиндаа шүтээндээ барьж өргөдөг. За шар өнгийн хадгийг эрдмийн их багштай барьж золгодог. За цэнхэр өнгийн хадгийг ахан дүүстэй барьж золгодог. За улаан болон ногоон өнгийн хадгийг барьж золгодоггүй. За учир нь гэх юм бол бурхан шашны 5 мах бод бэлэгдсэн тусгай үйлд хэрэгэлдэг учраас хүнд барьж золгодоггүй. За тэгээд манай Эрдэнэ зүйн ловон багш содном дорж байгаа энд морилж байгаа. За тэгэхээр одоо бурхан шашны зүтгэлтэн лам хурах хүний хувьд та энэ одоо хадгийн бэлэгдлийг хамгийн тод томруунаар бидэнд тайлбарлаж өгөх ийм хүн. За нэг товчхон тайлбар танаас авъя. Бурхны шашинд 4 өнгийг ерөнхийдөө нэг хүмүүний одоо энэ байгаа үйлсийг нэг 4 хуваачдаг. Амьрлуулах, дэлгэрүүлэх, архин тураах буюу хатуу үйл явуулдаг. Яг энэ утгаар шинэ талаараа болохоор цагаан өнгийг бол одоо амьрлуулах үйлсэд буюу одоо түрүүний нийтлэг хүмүүс хэлж байгаагаар тийм ээ инэрлэг үйлсэл тэр бүгдийг ингэж одоо шингээж бэлэгдэж ингэдэг. За тэгээд шар өнгийг бол одоо түр багштай барьсан гэж байна. Энэ бол нэг дэлгэрүүлэх үйлсийг бэлэгддэг учраас эрдэм үйлс тийм ээ буян гişиг за тэр бүгд ингэж дэлгэрч багштай ингэж даатгаж ингэж учраас шар өнгийг гэж дэлгэрүүлэх үйлс ашигладаг. За улаан өнгийг мөн хэлж шашны тусгай үйлрч яг эрхэн турах гэдэг нь бол одоо бурхан сахиусанд өөрийнхөө ажил үйлсийг даатгахдаа юу сансан өөрийн эрхээр сансангаар бүтэж байгаа бэлэгдэж бурхан улаан өнгийн хаддаг ус гэж өргөж өгдөг. Цэнхэр өнгийн хадгийг бол яг шашны тэр зан үйлстэй бол хатуу үйлд тийм ээ тэр зүйлсүүд хэрэгэлдэг. Ногоон өнгө бол одоо бүгдэрингийн хураасан одоо өнгө юм а гэж бүх үйлсийг одоо хураасан ногоон өнгө юм а гэж ингэж бас шин талаас ам бол ингэж хэлж байна. За баярлалаа. За тэгэхээр чухамдаа одоо ямар өнгийн хадгийг юунд хэрэгэлдэг вэ гэдэг талаас нь бол манай хончин баг маань тод томрон зөв үнэн хариулсан гэж ойлгож байна. За тэр чинад утга бэлэгдлийн хувьд бол манай лонг ламтан бас та бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө шүү дээ. За манай монголчуудын хувьд телевиз үзэж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн одоо танин мэдхэн учир холбогдолтой ийм сайхан асуултыг бэлдэж ирсэн байна гэж ямаачин багта баяр хүргэе. За гэхдээ миний энэ баяр хүргэж байгаа бол танай улаан сэрхийг бусдад өгөхгүй хадгалж үлдэхийн баталгаа бол болж чадахгүй байгаа. Ягаад гэхээр манай хончин баг бол танай асуултанд үнэн зөв хариулж чадсан учраас яалтаа билээ. Болгон дахан тайлж өгье. Буурал морин бууж өгье гэдэг билүү. За тэгээ одоо өхөндөө. За хүрээ.
4 дахь баг бэлдэж ирсэн асуултаа бидэнд болгоох нь байна. Манай Тэмээчин баг. За тэгэхээр одоо асуулт тавихын өмнө бол манай Тэмээчин багч нь дөрвөн бэрх буухад ганцхан бог дутуу болчиход байгаа шүү дээ. Одоо тэгэхээр Тэмээгийн бусдад тавиад тоочихгүй л хичээх нь байна шүү дээ. Ургамал, жимс ногоо, байгаль цагуурын өөрчлөлтийг илтгэж байдаг. Иймд тухайн жилийн ургамал, ногоо, жимсний ургалтын байдлаар их цас орох шинжийг нэрлэнэ. За ямаачин, адуучин, хончин гэсэн дараалалаар хариулах нь шүү. За монголчууд бол ер нь бол байгаль дэлхийн шүтэлцээтэй гэж түрүү ярьж ирсэн. Тэнгэрийг шинждэг тийм ээ. Тэгээд нөгөө өвс урган бол намар гандаад ирэхээр шаралж ганддаг, нэг бол их гоё хүрэнтэж ганддаг шүү дээ тийм ээ. За тэгээд ер нь хүрэнтэж гандах юм бол энэ жил их өнтэй сайхан жил болох юм байна. Ер нь цасцууд багтаа их сайхан дулаахан жил болох юм байна. За ер нь их тэгэж шаралж гандах юм бол за энэ жил бол зас их унах юм байна. Их хүүтэн тийм жил болох төлөвтэй байна гэдгээр одоо цагаан уул цэцэг бас их ургахаар зас их ундаг гэж ярьдаг. Цагаан уул цэцэг их ургасан тохиолдол. Их ургасан тохиолдол. Ургамал ногоо шарлахтаа, гандахтаа шарлаж гандах. Их шарлаж гандах тийм. Их шарлаж гандах юм бол тэр жилдээ цас их орох өвөл болох нэ гэж. Цас их орох уу хүүтэн жил болох юм байна. За. Багваха цэцэг, цагаан уул цэцэг ер нь бол их хэмжээгээр ургах. Намрын цагт болохоор навчис зузаач шүүс их гарах. Тэрчлэн цан хүүрэг татах. Одоо ер нь бол зуны цагаагаар бороо ирэх орох тусам өвөлдөө бас тэр хэмжээгээр бас цас унж идэг. За. Хончин баг. Мод ороогоос эхлэн шарлаад тэгээ навчсан удаа унах юм бол бас цас унахын шинж гэж бид хэд судалсан. Мөн хусны навчин унахгүйгээр одоо байгаад байвал бас цас их унахын шинж. За говийн бүсийнхэн бол одоо таанараа бас ингэ шинждэм байна. За хариултыг ерөнхийдөө хэлье. Ургамал, жимс ногоо гэж хэлснээрээ онцолж байгаа. Тэгээ мөн их цас орох гэдэг үзэгдэлтээр хариултаа авч байгаа учраас за цагаан уул цэцэг болон бусад багуудын хэлж байгаа хариултан дээр юу яж байна. За манайхтан дээр болохоор нөгөө их Монголын зан заншлын баг тайлбар толь гэдэг номноос асуултаа бэлдсэн байгаа. За энэ дээр болохоор хариултын хувьд зунан самар их ургах, мөөг баг ургал, мөн хазаар өвс их ургал, за мөн хялган их шивэтэй болвол луул шарилж өндөр ургал гэдэг үндснээр авч байна. Тийм энэ тохиолдолд өвөл их цас ордгоо гэж үздэг. Газар нутгийн онцлогтой, байгаль цагуурын онцлогтой, тухайн орчин нөхцөлийн онцлогтой олон шинж тэмдгүүд байгаа юм л да. Танай одоо баг тайлбар толь дээр бол магадгүй хангаан нурууг баримжаалсан ч юм болов тийм ээ. За нэг юм байна шүү дээ. Жишээ нь говьд одоо самар их ургадаг гэд шинжин гэвэл утгагүй юм болно доо тийм ээ. Алтайд бол бас ондоогоор шинжиж таарна. Тал руугаа ондоогоор шинжиж таарна тийм ээ. Тэгэхээр энэ бол мэдээж хэрэг тухайн орон нутгийн онцлогтойгоор шинждэг байх хэрэгтэй. Тэгэхээр туйлын үнэн хариулт гэж бол байхгүй нэ шүү дээ. Танаа тавьсан асуултын хувь тийм ээ. Чагдарцрангуй тийм үү? Тэгээ монголчууд айгал шинжиж ажиглах нэн эртний уламжлалтай одоо хоньны хорглоос ахуулаад тэнгэрийн одыг хүртэл орчиндөө байгаа бүх юмыг ажиглаж хувирлын прогнозлдог одоогийнхоор бол нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэд биччихсэн тийм ном биш. Амьдралд одоо гарч ирсэн ийм сургаал юм аа. Энэ үнийг хэн сайн ашиглаж чадна уу? Тэр байгалийн эрсдэлтэй илүү сайн тэмцэж одоо хохирол багтай орох юм а гэсэн ийм сургаал юм байна лээ. Одоо таны түрүүний хэлдэг шиг хангад одоо уулын мод
орооноос шарилж гэнүү, ёроолоос шарилж гэнүү гэж говьоос тэрийг ажиглах гэдэг дахиад байхгүй шүү дээ. Тэгэхээр тухайн бүс нутагт ямар юм онцлог байна уу? Түүнийгээ л ашиглаж сурсан байх хэрэгтэй гэж ингэж ойлгож байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол ийм саналтай байна. Төрүүлж хариулсан. За тэгтэн бас одоо энэ Монгол ахуйтай холбоож уялдуулаад ерөнхийдөө бас гайгүй сайхан хариултыг хэлсэн баг манай Ямаачин баг байж чадлаа гэж бодож байна. За Ямаачин багтай. Эхний давааны дараагаар манай Адуучин багийн хувьд агт сайхан хүлгээн бусдад барьсан. Бусдын уян дээр дүүхэлзүүлсэн. За Хончин багийн хувьд бол за нэг бод нэг богтой. Өөрөөр хэлбэл Адуучин багийн алтан тууртыг уян дээрийн авцраас сойдсон. Ямаачин багийн сэлмэн эвэртийг бас хотондон авцраад хотлуулсан. За ингээд нэг бодтой нэг богтой. Ямаачин багийн хувьд за өөрийн сэлмэн эвэртийг бусдын хотонд хотлуулсан нэг бодтойгоор. Тэмээчин багийн хувьд бол за өөрийн атан тэмээгээ бол сая Ямаачин багийн ачлаг унлаганд хэрэгжүүлэхээр явууллаа. За тэгээд өөрснөө мөн одоо нэг бод нэг богтой буюу сайхан хондан цагаан хонь алтан тур фурдан хүлэгтэйгээр Завралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн эхний шатыг өндөрлүүлж байна. Эрхэм үзэгчдээ Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань анхны дугаарын 2 дугаар үе эхлэж байна. За одоо та бүхэндээ зориулж манай нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн дөрвөн бэрх болгох 4 асуултыг та бүхэндээ толилуулна. За эхний асуулт маань морь болгох асуулт. За морь болгох асуултыг та бидэнд толилуулах зочин оролцогчон би бас хоймроо хүндэтгэн орно. Та бүхнийхээ өмнө соёлын өвийн үндэсний төвийн Ахмад Ажилтан, соёлын өвийн шинжээч, соёл судлалын ухааны доктор Цоодлын Жаргал сайхан гойг хоймроо хүндэтгэн орж байна. За тарган сайхан өвлжүүд тавлаг сайхан хаварж байна уу? За та сайхан хаварж байна уу? Онцгой тарган орж сайхан хаварж сар шиндээ сайхан шинжиж байна уу? За ондмын тарган савар уу? Сайхан. Тэл тойрвол аривн уу? За аривн өндөр сайхан жил байна. За баярлалаа. За нэвтрүүлэгт маань та морь болгох асуултыг тавьж өгөх ёстой. За тэгээд ямар асуултаа ирсэн бэ гэдгээ үүсэж задлах уу? За тэгээд асуулт бол өнөөдөр газрын хэвлэлд алдарсан энэ хар орон их хотын бөөрн туурин дээр ирсэн улсууд бол юуны төрөнд дөрвөн чулуун мэлхийг мэддэг тийм ээ. Чулуун мэлхийг юунд зориулж барьсан юм бэ гэдэг би ийм асуулт тавьж байна. За энэ асуултанд бол хариулахад нэг биш нэлээ хэдэн хувилбар хийж аль олон зөв хувилбар хийсэн тэр баг нь шалгарх байх гэж бодож байна. За асуулт бол ойлгомжтой учраас бүгд хариулахад бэлэн гараа өргөж ийн гэж бодлоо. За Ямаачин баг төрүүлж гараа өргөсөн. За энэ мэлхийнүүд нь одоо ямар хүчтэй юм гэхээр за миний сонсч ирснээр за ер нь бол үер өсний аюулаас сэргийлж ийсэн. Хар орон хотыг хамгаалж ийсэн. Одоо мэлхий ч өөрөө улсын амьтан тэгээд энэ үер өсний аюулаас одоо сэргийлж тэр хар орон хотыг одоо хамгаалж ийсэн. Одоо зориулж үйж ийсэн ийм түүхтэй. Ер нь бол манай Уранга харан сум орхон төшөөгүний хөндий бол ер нь нэг үерлэхээр их актер үерлдэг. Тэгээд манайх ч одоо тэр салхитын гацаа, ухны гацаа гэж байж идэг. Тэр одоо ухны гацаа ихэд бол оройн суугаал дээр нэг ухна амьд гарч ирсэн гэдэг. Тэгээд тэрүүгээр ухны гацаа шиг нэр өгж ирсэн. Тэгэд энэ үер усны аюулаас одоо сэргийлж одоо энэ дөрвөн мэлхийг бас бэлэгдэж. Тий. Сумынхаа дөрвөн талд. За мэлхий нь болохоор өөрөө дэлхийг даагч бат бөх оршихын бэлэгдэл гэж үздэг юм байна. За тэгээд дөрвөн зүгтээ байдаг учир нь болохоор дөрвөн зүгээс тулж тогтоон барих гэж үздэг юм байна. За тэгээд дөрвөн мэлхийн тус бүрдээ хотын хилийг тогтоох, улс гүрнийг бат оршуулах, нийслэлийг хамгаалах, төрийг шүтэх гэсэн бэлэгдэлтэй байдаг тус бүр. Адуучин багийн хариулт. Нэгдүгээрт бол яг бат бүхийн бэлэгдэл гэж бол нэгдүгээрт Ямаачин багтай санал нэг байна. За хоёрдугаарт мэлхийн өөрөө нэг соронзон орны одоо үйлчлэлгүй учраас тийм газрын одоо тийм үүлийн тийм занглаан дээр байршуулсан юм болов. За мөн усны аюулаас хамгаалахын тулд дараагийнх нь яс мэлхийн хөшөөний нуруунд одоо
зам зах одоо гэрэл асдаг. Мөн яст мэлхийг одоо батбих хамгийн гол нь батбих дүүрэн дээр нь нэмэгдээ сайн нэмэн хэлсэн зүйлсүүд. За хончин багийн зүгээс асуултын хариултыг болгоё. За дөрөв мэлхийн бол үер усны аюул болон гадны халдлагад хүртэлгүй он удаан жил инх амгалан оршин тогтнохыг бэлэгдэлтэй байдаг. За дөрөв мэлхийний онцлог нь болохоор хоёр талын бөөрөн дээрээ тогос шувууг төрсөлсөн байдгаараа бол бусад одоо мэлхийний баримлуудаас бол онцгой байдаг. Тэгээд бас нөгөө дөрөв мэлхий маань одоогийн Эрдэнэзүү хийдийн хашаанд байжгаад одоо нөгөө галдан бошготыг дайлар мордож ирэхэд одоо хар орон хотоо хамгаалж дөрөв тийшээ гарч явсан байдгаа гэсэн бас тийм домог яриа сонсч байсан. За хариултыг авлаа. Тэмээчин баг. За ер нь бол бусад багууд бол ерөнхий шин чанарыг бол яг хэлж байна. Урт нас удаан жаргал бат оршихуй доктортой байдлыг ягаад гэвэл эртний нийслэл тэгээд маш их одоо хамгаалтыг бас бэлэгддэг. Чулуугаар хийсэн мэлхий нь бол одоо мөнх орших бат бөх чанарыг бас илэрхийлсэн. За тэгээд үер усны амруу харуулж одоо мэлхийг байрлуулсан нь болохоор үер ус тэр усыг одоо хагалж үер уснаас хамгаалах одоо ийм одоо бэлэгдэл бас болдгоо. За тэгэхээр одоо манай зочин оролцогч маань зөв хариултыг бидэнд хэлж өгнө. За түүнээс гадна та бас ялагч багийг тодруулж өгөх ёстой. За өнөөдөр энэ хар өрний туурин дээр байгаа яст мэлхий бол за хоёгны хад ороос толгоогоо цохиулгаад хоёгын дороо хөлөө өвчихсэн ийм мэлхий байдаг. За энэ мэлхийний уугуул хэв шинж төрхийн нь бол ямар мэлхий байсан бэ гэвэл энэ өнөө үед одоо Америк төвд байгаа Кайманы яст мэлхий гэдэг Монголын биологч Тэрвиш, за Оросын геологч Чахвайзе гэх зэрэг эрдэмтэд бол нотолсон байдаг. За нэгдүгээрт нь бол өнөөдөр эрдэмтдийн судалж тогтоосноор бол юуны төрөнд бол энэ мэлхий бол мэдээж энэ гэрэлт пайлуур хөшөөний суур болгон бүтээсэн ийм хөшөө. За хоёрдугаарт нь түрүүн бас дурдлаа Марко Поло энэ хөшөөг дурдсан. За Марко Поло бол Итали хүн, Итали бол одоо Портунигээд далайн бурхны шүтдэг учраас Марко Поло бичгтээ бол за хот ингээд шавар хэрэмтэй шавар хэрэмнийх нь дөрвөн талд гэрэл асдаг тийм дөрвөн мэлхий нуруунд дээр гэрэл асдаг байсан гэж ингээд хийсвэрлж дүрсэлсэн байгаа. За дараа нь бол түрүү манай Жахасаг хэлээ мэлхий бол одоо усны амьтан тийм 5 махуудын бэлэг тэмдэг усны бэлэг тэмдэг нь мэлхий байдаг учраас тийм усны аюулаас сэргийлээд дөрвөн энэ мэлхийг газар самардуулж одоо бүтээсэн гэж бас бичдэг. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дулан багшийн бичснээр бол яс мэлхий бол монголчуудын хувьд дэлхийн ертөнцийн загвар бат бүхийн бэлэгдэл гэж үздэг. За ингээд хар хоринд чухам ягаад энэ яс мэлхийг ингэж байрлуулсан бэ гэвэл бат бүхийн бэлэгдэл энэ хар хоринчууд энэ хаан төрн өн удаан жил оршин тогтохын бэлэгдэл болгож жишээлбэл энэ хөшөөг ингэж барьжээ чулуу хөшөөг барьж. Төдөөгүй бичснээр бол дайрлаг дайрдаг гэдэг тийм газрын гүйдлийн заг дээр нохой яс мэлхий хэвтдэг. Тэгэхээр бол одоо энд бол одоо энд оршин байх их амар амгалангийн бэлэгдэж энэ хөшөөг барьжээ гэж. За түрүүн бас дурдаад өнгөрсөн мэлхий бол соронзон орны үйлчилгүй. Өөрөөр хэлбэл мэлхийн 5 мохоо гэсэн ойлголт байдаг. Тэр үзүүр тал руу гүйдэл ингээд сарндаг. Тэгэхээр өнөөдөр их ярьж байгаа одоо зөв энергитэй газрыг тэмдэглэж энэ дөрвөн мэлхийг барьжээ гэж ингэж одоо судлаачийн хувьд бол сонирхуулж хэлье. За тэгэхээр шалгаруулахын тухайд бол таны түрүү хэлсэнчлэн за эхлээд хариулсан хүн бол давуу эрэхтэй тийм ээ. Сайхан хариултыг төрүүлж гаргалагааг нь гаргасан учраас манай Ямаачин баг ялагчаар тодорч байгаа гэж ойлголоо. За тэгээд морь бүх асуулт байсан учраас энэ алтан тууртыг та гардуулан өгнө. За багийн ахлагчийг өрье. За Нэвтрүүлгийн зүгээс хоньны буулгах асуултыг одоо та бүхэн тавих гэж байна. За хоньны асуултыг бидэнд болгоолгох зочин оролцогчон мөн хүндэтгэлийн хойморт орно. Монголчуудын маань
өв соёлын гайхамшиг бас тоглоом наадамдаа цогцолсон байдгийг та бүхэн маань мэднэ. За Монгол Ардын тоглоом наадгайг судлагч, өвлөн уламжлагч, хөгжүүлэгч Бэгд Сүрэнгойг хомирорья. Ямар мэндүү. За сайхан өвлж сайхан аварч гэнэ үү? За бид бүхэн сайхан өвлжиж сайхан аварч байна. Уран бэрийн гогцоо гэдэг. Тийм ээ. Тийм ээ. За тэгэхээр энэ ерөөсөө за ингээд Баян тамлынхаа л одоо ясаар хийцэн байж тээ тийм ээ. За тэгээд энэ бол энийг хараад манайхан ямар даалгавар биелүүлэх вэ гэдгээ ерөнхийдөө ойлгосон байхаа гэж би бодож байна. За тоглоомоо бас жоохон тайлбарлаж өгнө тийм ээ. За монголчуудын энэ тоглоом наадам гэдэг нь аливаа зүйлийг ажиглаж мэдсэний үндсэн дээр энэ бүтэц тогтолцоог ашиглаж би ямар зүйлийг үр хойчтой үлдээх үү, юуг одоо үлгэрлэн дагуулж сургах уу гэдгийг л одоо бодит нэг жишээ шүү дээ. Тэгээд одоо миний хүүтэй суух гэж байгаа хүү маань надад одоо гэр бүлдээ би энэ охинтой одоо гэр бүл болгомоор байна. Энэ хүнтэй би сууя гэж дагуулж ирж байгаа тэр бүсгүйг би одоо энэ тоглоомноор тоглуулж үзээд тэр хүнд урам зориг өгч та бол амьдралын аливаа ухааныг таньж мэдсэн уран ухаантай охин байна. Миний хүүтэй одоо гэрэлж манай ураг удмыг цааш нь үргэлжлүүлэх тань тийм сэтгэлийн тэгхээ оюуны бядан байна гэдэг ийм үнэлгээг одоо өгч л бүтээн бий болгосон тоглоом гэдгийг бол та бүхэн домог ярианаас мэднэ. Нэгээс бэрээ сорих нь ба шүү дээ. Бас энэ үгээр тийм ээ. Яг үнэтэй. Нэг талд нь бориг эсийг, нөгөө талд нь энэ чөмгний яснаас ийм цагираг эсийг гаргаж ингэж бүгж гэдэг энэ утга санааг ингэж илэрхийлж бүтээсэн байгаа юм шүү. Ер нь Монголын одоо нутаг дэвсгэр олон үндэстэн ястан бол энийг одоо олон янзаар хийдэг тийм ээ. Шагааг цоолоод хийсэн байгаа. За энэ хөлбөрийн тохиолдолд та бүхэн борив эсийг энэ цагирагтай яс руу шилжүүлж энэ удаад ингээд сайхан өрсөлдөн наадах юм шүү. Төрүүлж дууссан бол шууд мэдээж гараа өргөөд ялагч тодорно гэсэн үг. Ойлгомжтой юу? За анхаар 1 2 3 цаг явсан. За манай Ямаачин багийн хувьд бол хөргөн хүүгийн оюун ухаан хал самбаг сархиор шийдсэн байна. Аг дотроо ярилцаад шийдсэн байна тийм ээ. Тэгээд бас болж байна. За та өөрөө ер нь аль нутаг хөшөөний хүн бэ? Би одоо Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрж өссөн. Монгол тоглоомын ийм үйлчлэгээ хийжсэн байна. Заавал гараад ирээрэй. За. Ер нь бол үйлдэл зөв хийсэн тул энэ нөгөө борив хийсэн маань энэ талынхаа хөцөө рүү шилжиж ирсэн байна. За бусдыг нь бас ер нь аль шатандаа явж байгаагаас харж болно. Тэ ямар шат. За илүү харъя. За энэ ч бас л одоо нэгэн адил нэгэн тал нөгөө талдаа орсон учраас зөв гэж үзнэ үстэй тийм ээ. За энэ бас нэг талдаа орсон байна. Зөв байна тийм орсон. За зөв байна. За хоёр багийн хувьд бол ер нь тун ойролцоодоо зайд даалгаврыг биелүүлсэн. За хугацааны хувьд бол яалтчгүй манай Адуучин багийн гишүүн Чанцал Дулам маань төрүүлж гараа өргөсөн, өөрөөр хэлбэл төрүүлж үйлдэлийг хийж гүйцээсэн. За тийм учраас ялагч бол яалтчгүй манай Адуучин баг байх нэ. Баяр хүргэе. За тэгээд ялагчийн шагнал бол энэ халзан цагаан хонь. Яагаад гэхээр энэ бол хонь буух асуулт байсан. За Адуучин багийнхаа гишүүнд энэ хундан цагаан хоньыг нь уран бэрийн гогцоотой хамт ингээ гардуулж өгье. За ингээ. Хорой. Монгол наадгаагаар дамжуулж хүнийг хүн хийх, хүмүүжүүлэх, монгол хүн болгох, өв соёлдон хайртай байх одоо ийм боломжийг л бүрдүүлдэг байсан ард түмэн шүү дээ. Баярлалаа тань. За баярлалаа. За өв соёлоо судлах сурчлах ажилд нь бас улам их амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ, уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлэгт оролцож байгаа хар хорин нутгийн зон олны маань сэтгэлийн сүлдэн дуулал болж ихшгэлдэг нутаг зонон магтсан нутгийнхаа уул усыг магтсан олон сайхан аялгуунуудын нэг Бацүхийн шүлэг галдангийн хөгжим хар хорин хэмээх эгшиг аялгуу төгөлдөр сайхан дуу уянгалах нэ. Та бүхнийхээ өмнө дуучин соёлын тэргүүний ажилтан давгийн мөнх жаргалыг хүндэтгэн өрье.
хаан уужмөрөө хайлэглэн урсах орхон голтой хархорн хот минь хайлуулсан тарианы орон билээ алтан шаргал тариан чимхтэй амьдрал жаргалын минь сайхан нутаг очилээд өрнөж байгаа амжилттай бид уулзгаана эртний дурсгалт эрдэн зуудаа зарим ирж саатан сойрхосон холын гичний бодлоханд хоногшин үлдсэн сайхан нутгаа алтан шаргал тариан чимхтэй амьдрал жаргалын минь сайхан нутаг очилээд өрнөж байгаа амжилттай бид уулзгаана Орлон ханы мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань дараагийн буюу тэмээ бух асуултыг та бүхэндээ би тавих гэж байна. За тэгэхээр тэмээний асуулт маш энгийн сайхан асуулт. За тэр дундаа одоо Монголын шашин соёлын төв нутагт амьдран суудаг та бүхний хувьд бол маш амархан асуултыг манай нэвтрүүлгийн зүгээс тавьж байгаа. Өндөр гэгэн Гомбод оржин зан базар хотогтын хөрөг байгаа. За энэ шүтэн хөргөн дээр дүрслэгдсэн дүрслэлийг та бүхэн маань хараад ямар утга бэлэгдлийг агуулсан бэ гэдгийг тайлбарлаж өгнө. За эхлээд Тэмээчин багаараа өргөсөн. За ямар ч байсан эхний айлын энэ Бадамлын хаан бэлэгдэл нь бол Бадамлын хаан цэцэг нь болохоор сайн сайхныг бэлэгддэг, эрүүл энхийг бэлэгдэж байгаа. За тэгээд эрүүл энхийн бомб байгаа юм шиг урталт нь суудлын урталт ууц талалж байгаа зураг байгаа. За өөрийнхөө хишгийг бусдад хүртээж байгаагаар ингэж нөгөө бэлэгдэж харуулсан байна. Амны гişг нь тундрахгүй. Тэгээд дээрэс нь юм аршааны бомб бас байгаа. Эрүүл энхийг бэлэгдсэн ариун бэлэгдлийг бэлэгдсэн байгаа. Мөн эмийн бомб байна. Эрүүл энхийн. Тэгээд хонх дамар нь бол нөгөө бурхан шашны шүтэн мөн мухайг холдон зайлуулах гэдэг үндсэлтэй байна. За баярлалаа. Хариултыг авлаа. Адуучин баг. Өндөр гэгийн энэхүү шүтэн хөрөг чухамдан монголчуудад ямар зүйлийг бэлэгдэж өгүүлсэн утга бэлэгдэл оршиж байгаа бэ? За өндөр гэгийн зан базар маань энэхүү зургаараа өөрийн иш хөргөөрөө болохоор 5 тансаг идэ ард дэрэгтэй эрүүл элбэг дэлбэг тийм ээ дэлхий маань бас уур амьсгалд нь тааламжтай байхыг бас бэлэгдсэн байгаа. Тухайн үед болохоор нөгөө манчин гүрэм бас нэг дагаар орсон байдаг. Эргээд эрэхтэй бас зан базар гоо маань бас ард түмнээ бас манжийн дараллаас тусгаар тогтнолоо олноо гэсэн бэлэгдэлтэй байсан байгаа. За хариултыг авлаа. Ерөнхийн нүүр царай төрхийн хувьд болохоор номхон дүлгөөн төвлөрсөн гэгээр л за тэгээд бясалгал
бэлэг ухааны нийслэлийг бол агуулсан гэж үзэж байна. За хувцас болон суудлын хувьд болохоор ламын дээл эрх суудал нь болохоор оюун санааны болон төр шашны нэгдэл. За тэгээд суудал нэм өндөр дээр сууж байгаа нь болохоор нийгэмд өндөр байр суурийг эзэлж байна гэж үзэж байгаа. За тэгээд бадамлын ухаа, өвөл, гэрэл, туяа зэрэг нь ариун чанар, за тэгээд мунхаг харанхуйг гэрлэр дүүргхүйц гэж үзэж байгаа. За тэгээд Монголын төр шашин соёлын нэгдэл. За энэ зүсж байгаа ууц нь болохоор ууц нь нөгөө нэг хүндэтгэлийн эдийн удаанд ордог. За тэгээд дэлбэг байдлыг агуулж байна гэж үзэж байгаа. За тэгээд энэ хөрөг нь болохоор ерөнхий утга нь шашин төрийн бэлэгдэл зураг гэж үзэж байна. За баярлалаа. Хончинбаг багууд бол хэллээ. Тэгээд энэ зургийн хамгийн гол утга учир нь бол одоо ингээд ууц талалж байгаагаараа бас хэлбэг хангалуун монголчуудаа хэлбэг хангалуун байхад утгатай ийм зураг байгаамаа. Аль нь зөв, аль багийн хариулт зөв бэ гэдгийг хэлэхээс өмнө за зурхаа судлаач, шинжилгээний гавьяа сэтгэлтэн доктор профессор мөнх учир байгаас бас нэг тодруулга авъя гэж бодлоо. Өндөргийн зан озрын шавнар нь бол асуусан л да. Таныг өнгөрсөн он бид таны хөрөг дүрийг яаж үлдээх вэ гингүүт. За намайг уус талж байгаагаар Монгол хувцастайлтай ингээ сайхан зурж үлдээгээрэй гэсэн. За ууц талж байгааг нь ихийг нь хэллээ. Ер нь миний ард түмэн монголчууд маань эдэн ундаа элбэг байхыг гэв. За аль нь ч хэлсэнгүй нэг зүйл нь энэ их ууцных нь талдсан байдал нь харахад их хурц утгаар зүсэж байгаа. Тэгэхээр миний ард түмэн өөр хойч маань бэлэг оюун их хурц байгаасаа гэсэн ийм бэлэгдэлтэй. Нэгдүгээрт нь бэлэг оюун, хоёрдугаарт нь эдэн ундаа элбэг баян тансаг амьдраасаа гэсэн ийм бэлэгдэлтэй зураг байна. Монголчууд хэдэн үедэн амны хишиг тасрахгүй эдэн ундаагаар элбэг байгаасаа, оюун бэлэг нь хурц байгаасаа гэсэн утгаар ууц таллаж байгаагаар намайг зураарай гэж гэрээсэлсэн гэдэгт хамаг учир нь байсан. Хончинбагийн хувьд бол шууд өрөөсөн төөрөгдлгүйгээр шууд хэлсэн баг. За, хүрээ. Энэ асуултын ялагчийн шагналыг эхлээд гардав. Нэвтрүүлгийн зүгээс Тэмээчин багт Тэмээний асуултанд бас зөв хариулсан гэж үзэж Тэмээг нь гардуулах юм байна. За тийм учраас энэ хоёрт адилхан ялагч болсон гэд мөнгөн буйлт ширээ хатыг гардуулах нэ. За багийн хатагч нарыг бий. За Тэмээчин багийн хатагчийг орж байна. За хүрээ. Одоо дөрвөн бэрхээс үлдсэн буюу ямаа болох асуултыг та бүхэнд болгоолгох нь байна. Ямааны асуултыг бидэнд тавьж та бидний одоо оюун ухаан ухаал самбаг сориулах зочин оролцогчийг би бас хоймор урах ёстой юм. За энэ эрхэм бол Монголын гар барилдааны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Мөнх бат байх нэ. Таны хүндэтгэмээрээ. За сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. Цааш өргөн дэлгэр сайхан болж байна уу? Сайхан. За тэгэхээр нэвтрүүлгийн дүрмийг бол хоёлаа бас нэг жоохон тайлбарлаж өгөхгүй болохгүй. За тэгээд ялангуяа одоо манай энд сууж байгаа эрчүүлэг оруулах юм бол харьцангуй юм болчих гээд шүү дээ. Жишээ нь одоо манай Наранбаатар харцах ер нь та орох уу? Багийн ахлагч нарын дунд гэчвэл одоо Наранбаатар харцах Хандамаа дуучин хоёр жишээ нь хоорондоо үзэхэд болчих гээд шүү дээ. Тэгэхээр энэ бол харьцангуй юм болчихно. За тийм учраас та ямар ч үсэн эхлээд багийн ямар гишүүд оролцох вэ гэдгийг хоёулаа тогтчихъя. Бүсгүүчүүдийг оруулчвал ямар вэ гэсэн санал байгаа. Эрхтээчүүдийг оруулах уу? Эрхтээчүүдийг оруулах юм бол илүү одоо тийм тэмцэлтэй хүчний бас тэмцлийг бас хүмүүс манай үзэгчид чимтэн харах байх гэж итгэж байна. За тэгэхээр үндсэн багийн гишүүдээс нэг оролцогч гарч ирнэ. Тийм үү? Тий. Үндсэн багийн гишүүдээс нэг оролцогч гарч ирнэ. Эрэгтэй. Тэгэхээр гар барилдааны хүмүүс бүгдээрээ мэддэг хэрнээ бас мэдэхгүй төрлийн спорт байгаа байхгүй. Баг байхдаа бол 10 жилдээ байхдаа хойд талын партн дээр ширээн дээр ирчүүд бол гар барилдаж өссөн. Гэхдээ одоо энэ спорт болоод дэлхий дээр яг энэ стандартаар соёлтой бас одоо шүүлттэй спорт болоод хөгжөөд маш их удаж байгаа. Тэр өнөөдөр бүгдээрээ тэр олон улсын дүрмээр үзэх болно. За орондоо гар бариа.
За энэ дөрвөлжингээс гар гарч болохгүй, эндээс хөндөрч болохгүй шүү. За яа. Хөндөрөх юм бол торгуул дахиад эхэлнэ гэсэн үг. За атгасан гар яг нэг шугамд байх хэрэгтэй. За анхаарал сайн төвлөрөөрэй. За. За энэ гар барилдаан бол яг тулааны спорт ч гэсэн тулааны төрөлд хамаардаг учраас сэтгэл зүгөө хурцлаад тий жоохон доошоо гаргаад үзэх юм бол бас сонирхолтой. Ирчүүд бол тий. За гараа жоох ингээ халаагаад гарч ирж болно шүү. Энэ хэсгээрээ. За үлзээ хоёр маань харцтай. За ингэж аваад. Яарахгүй яа. Амтгцсангүй дээ. За одоо ядагдсан хоёр маань 3 дугаар байрын төлөө үзнэ. Тэ. Ялсан хоёр маань тэргүүн байрын төлөө үзэх байгаа. За ялагдсан хоёр маань ороо энэ үзэх үү? Энэ болох уу? Ороо 2. За тэргүүн байрын төлөө. За өрсөлдөгчтэй хандаж хэлгүй юу? За тий одоо хичээхээс өрөө. За танд өрсөлдөгчтэй хандаж. Урдыг тавьж авах болсон. За. За ингэж үстэй. Таны оролцож тавьсан энэ асуулт, таны зохион байгуулсан энэ тэмцээн бол ямаа буулгах ийм асуултын тэмцээн байсан. За энд одоо ялагч болох боломжийг өөртөө олгож байгаа энэ ямааг та гардуулж өгнө үү гэж хүсэж байна. За. Бэр чадвал арвин улсын баяр наадмаараа ч гэсэн амжилт үзүүл цолоо ахиулж төрүүлж олон одоо наадамчин үзэгч Монгол түмнээ баясгаж явахын өрөөлийг дэвшүүлээд гардуулъя. За Монголын гар барилдааны холбооны дэд тэргүүн хатан төмөр хэмээх хэрхэм манай нэвтрүүлгийн хойморт заларсан байна. За бид хоёр хамтдаа үзэгчдийн дундах, хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. За энэ сүүлийн үед одоо манай гар барилдааны холбоо гар атгалтын тэмцээнүүдийг тогтмол явуулж байгаа. Тэгээд энэ болохоор ерөөдөө одоо олон улсын ангаах ухаанд ч гэсэндээ эрэгтэй хүний нөгөө тестостерон гэж одоо сүүлдээ яригдаад байгаа шүү дээ. Тэрийг ч гэсэн хэмжих багцсан дээр оруулдаг стандарт хэмжил зүүн газар дээрээс хянагдаад гарч ирдэг багж байгаа. Тэгээд одоо килограммаар ерөөсөө хамгийн энгийн ерөөсөө үр дүн шууд гарна атгаал хэдэн килограмм зааж ийн тэр үзүүлэлтээрээ энэ бол аюу сонирхолтой хүмүүс тий. Одоо шууд ингээд бас элдв энзийн техник байх уу? Ерөнхийдөө бол энэ хамгийн хүчтэй ирж байгаа моментыг л одоо тэмдэглэж авдаг. Тэгэхээр яг хүн хүний өөрийнх нь онцлогоос болно. Яг ингээд одоо огцом хүч гаргадаг хүн бол огцом тесэрч болж байна. Яг үнэхээр ингээд юм гүргэр одоо тийм одоо шүрмстэй гэж яддаг шүү дээ. Тийм хүмүүс бол яг удаан даатгахжуул хүч нь илүү гардаг. Дөрвөн багаас нэг эрэгтэй хөгжөөн дэмжигч гарч ирэх нь байна. За ялагч бол одоо тодорхой маш шударгаар энд харагдах нь байна шүү дээ. Дэлгэцэн дээр шууд заагдана. Цорын ганц нэг ялагч багтаа өөрийн багт зайлшгүй хэрэгтэй байгаа хүссэн шагааг шууд нэрлээд авах боломжтой. Дөрвөн багийн дөрвөн хөгжөөн дэмжигч. За манай Тэмээчин багийн хувьд бол ахиад ялагч тодорхой болчихоо да. Ахиад бүх гараад ирлээ шүү дээ. Начингаас эхлээд начингийн амжилтыг давндаа гэсэн хор шараар бас үзэж болно шүү дээ, тийм ээ? Тэгэх үү? За манайхан бол тгий гэж байна. За эхлээд начингаас эхлэе. Ер нь сонирхолтой сайхан болно шүү дээ. За ингэ нойлдсон байна. За 76.1 атглаа. 76.1. За үүнийг за энэ амжилтыг давтъя гэж бодож байгаа хүн байна уу? Бүх хүнийг давах боломж байна шүү дээ, тийм ээ. За. Миний амжилтыг бол бүгд давж байгаа. 57 кг атглаа. 57. Би чи яачлаа. Тайгон. За ингэж нойлдсон шүү. За одоо ингэж бол. За.
61.5. 61.5. За. За. 78.5. За. За хүрээ. Бунцэг нэмжлэгт. Бунцэг нэмжил. За ямар алба эрхэлдэг вэ? Одоо хар өрийн суманд мал эмнэлгийн тасгийн дарга хийж байгаа. Манай хончин багийн хөгжөөн дэмжигч маань ялагч болсноороо өөрийн багт зайлшгүй хэрэгтэй байгаа энэ хундан цагаан хонийг багтаан авч ингэснээр мөн одоо дөрвөн бэрх болгож. За нэвтрүүлгийн 4-9-оор бол одоо ялагчийн шатанд суурин дээр 2 баг тодорч шүү дээ тийм ээ. Эрхэм хүндэт үзэгчдээ Монгол төмний маань төр төсний их баяр бэлгийн улирлын цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэж буй уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар жаргаж байна. Манай цагаан сарын баярын дугаарт Хөрхангай аймгийн Хар хорин сумын уугуул иргэд энэ сайхан нутгаас төрөн гарсан алдартан авьяас бэлэгдэнгүүдийн төлөөлөл оролцож оюун ухаан эрдэм мэдлэг авьяас бэлгэн сорин оролцож Монголын үндэсний өв соёлын гайхамшигыг гүн ихээр мэддэг гэдгийг бас илтгэн харуулсан сайхан дугаарыг хамтдаа бэлтгэн хүргэлээ. Манай өнөөдрийн энэхүү дугаарт оролцогчид маань Хөрхангай аймгийн Хар хорин сум сангийн аж ахуй үйсэн байгуулагдсны 70 жилийнхэн түүхэн ой. Монгол төмний маань төр төсний түүхэн нийслэл Хар хором хотын төмөн амгалант орд өргөө үүсгэн цогцлоосны 790 жил Монголын шашин соёлын төв Бат Эрдэнэ зөв хэд үүсэн байгуулагдсны 440 жилийн түүхэн ойг огтж зохион байгуулж байгаагаараа бас онцлогтой юм аа. Ингээд манай өнөөдрийн дугаарын ялагчдын шагналыг гардуулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэхээр хүрэлцэн ирсэн Хөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пэрнлэ Баатрын Нэн дарам, засаг дарга Бямбагийн Бат Эрдэнэ, за мөн нутгийн зөвлөлийн дарга Сүхэгийн Золхүү нарыгаан хүндэтгэн танилцуулж микрофоныг шилжүүлье. За цэнхэр дэлгэцээ үзэн сууж байгаа нийт үзэгчид та бүхэндээ сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол орон даяар болон дэлхийн өнцөг булан бүрт харанноор бас овоглон бахархаж явдаг нийт харанчууд та бүхэндээ түүх 70 жилийн бас баярын мэндийг өргөн дэвшүүлье. За бид энэ жил 70 жилийн ойгоороо амжилт бүтээл дүүрэн сум орон нутгийн маань ажил бас өнгөтэй өөдтэй бүх зүйл дээрээ бас амжилттай яваа гэж ойлгож байгаа. Тэгэхээр ирэх 70 жилийнхаа ойгч гэсэн бас зөвхөн харанчууд гэлгүй бас Монгол орон даяараа бас тэмдэглэн өнгөрүүлэх ёстой, бахархах ёстой, бид бүх түүхээрээ бахархах ёстой ийм ойн жил болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нийт ойн арга хэмжээндээ нийт монголчууд та бүхнийг бас урьж байна. Ингээ та бүхэндээ сар шинийн мэндийг дахин дэвшүүлье. Тэгэхээр оюун ухаанаа сорин оролцсон дөрвөн багийнхаа гишүүдэд бүгдд нь бас баяр хүргэе. Тэгээд дөрвөлсөн Тэмээчин багтаа бас баяр хүргье. За ингээд та бүхэндээ ингээд 17 дугаар жарны гал морин жил сүрээр дарагч хэмээх гал морин жилийн мэдлэгийг мэндийг хүргэж байна. Та бүхэн сар шиндээ сайхан шилжсэж байна уу? Та бүхэн илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан эрүүл нэг заруу сайхан юу хүссэн 9 цагаан хүснэ үргэлж сайхан сэтгэгчлэн бүтэж явах болтугай гэж хүсэж байна. Эрхэм үзэгчдээ уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн цагаан сарын баяр зориулсан энэ удаагийн дугаарын ялагчийн шагналыг гардуулъя. Оюун ухаанаа авьяас бэлгэн өв соёлын өргөн их мэдлэгийн дэлгэн өрсөлдсөн манай нэвтрүүлгийн ялагч болсон Тэмээчин багийн хамт олныг өнөтмөрье. Уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн ялагч болсон танаа хамт олонд энэхүү дөрвөн бэрх хэмээх уран бичлэгийг гардуулан өгч байна. Өв соёлын улам улмаа тодорхой дэлгэрүүлэх үйлстэй их амжилтыг хүсэн байна. Баярлалаа. Дөрвөн бэрх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт ялагчийн шатанд тун дөтлөө өрсөлдсөн баг бол манай хончин баг уран бичлэгийг гардуулж байна. За ингээд үндэсний олон нийтийн телевизийн хамт олонны дурсамжийг та бүхэндээ хадгалуулж байна. Баяр хүргэе. Улам их амжилтыг хүсье. Адуучин багийн хамт олондоо баярлалаа. За улам их амжилтыг хүсэн гэрээ ёо. Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнд
маш амжилттай оролцож өөрөөсөө хүч давуу өрсөлдөгчийг өөрийн гэр чадал авьяасвэлэг авхаал самбаагаар ялж багтаан одоо ялагчийн шатан дэвших хариуцлагатай үүргийг амжилттай биелүүлсэн манай хончин багийн хөгжөөнд дэмжигч Понцог намжил. Таныг хүргэе. Манай нэвтрүүлгийн хойморт хар хорийн сумаас төрөн гарсан авьяас бэлэгдэнгүүдийн залгамж халаа болж өдгөө цагийн өнгөн дээр Монголын нийтийн дууны ертөнцид тод томрон нэрэн гаргаж мөрөн тодлож яваа эрхэм уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бацүхийн Хандмаа хүрэлцэн гэж оролцож байгаа. Ингээд эрхэм дуучин маань та бидэнд зориулсан аялгау гişгийнхэн дээжийг өргөнө. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлгийн удирлын цагаан сарын баярт зориулан бэлтгэн хүргэж буй уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань инхүү жаргаж байна. Баруун зүүн хоймрон Баатар цэцлэр дүүргэж, Бат цагаан шонгон хурдан жороогоор дүүргэж, Бадам янхва ширээгэн идэ ундаагаар дүүргэж, Бахтал дүүрэн сэтгэл тэнүүн сайхан шинэлцгээ бэрээ. Баяртай эрхэм үзэгчдээ.